бас энэ охин уйлсан байна. Ажлаас гарыг ажил хиймээргүй санагдсан байна. Тэгэхээр жоохон уурлаад бухимдах гээд ах юм бол нэрээ би ингээл охинтой болно, миний охин том болно. Бас ингээл зогсож ивэл бас хэцүү. Тэгэл тэгэхэд хүн өөрөө тавьшаал эхэлнэ гэж бодож байна. Яасан би нэг авч чадмаар юм шиг харагдаад байна уу? Наашраа чи. Тий. Чи нэг өөрөө амсад нь ч. Хоолыг амсчаад. Хойно хийсэн бай гэж би тэгсэн баг. Шууд ингээд буцаа гаргаж ирээд лайв хийгээд бичлэг хийгээд ингээд эхэлдэг. Яг бас энэ боломжийг ашиглаад хэлэхэд бас нэг ингээд нэг байнга ад жаргалтай болохоор би энийг яваад байгаа юм биш шүү. Тэ хүнтэй л адилхан өвчин зовлон бүтггүй юм тэ асуудал ингээд ургаж гарч ирдэг шиг миний амьдрал дээр ч гэсэн гарч ирэл байж лээдэг. Хүмүүст битгий урчилж дүн тавьж байгаараа манайхаа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Харилцагчдаа. Сайн байцгаана уу? Битээртэй харилцаж байгаа хүмүүсээ сайн байна уу харилцагч? Сайн байна харилцагч. Харилцагч 50. Харилцагч 30. Өнөөдөр ингээд 4 дахь цуврал маань эхэлж байна. Миний хувьд бол одоо энэ влого бичих өдрийг тэсийн ядан хүлээдэг болсон. Тийм би ч гэсэн. Тэгж байгаа юм. Би ч гэсэн. Энэ бол магадгүй нэг нь бол яг чиний хийсэн хаалыг идэх гэж. Тэ? Хамгийн чухал нь бол ингэж за мэдээж манайхан ингээл харилцаа гэдэг бол зөв хөгжилтэйгээр хэлвэл одоо ахтайгаа нэг өрөөгөө хуваалцахаас цуг амьдрахаас тийм ээ. Одоо та миний амсыг өмссөн байна шүү дээ. Гэдэл ингээл бүх зүйл эхэлдэг. Тэгэхээр харилцаа болгоо ингээд өөр орчинд, өөр нөхцөл байдалд, өөр сэдвтэйгээр явагдаж байдаг тийм болохоор бид тээр ингээд сурал бүхэн дээрээ нэг сэдвүүд, нэг харилцааг чухалчлаад явж байгаа. Тэгээд өнөөдрийн харилцаа. Өнөөдрийн харилцаа ямар харилцаа вэ? За өнөөдрийн харилцааны сэдв үйлчилгээний салбарын харилцаа. Йоо. Одоо энийг энэ бас нэлээд яврагтай харилцаа юм байна. Тэгээд бас нэг манай позитив задлынх нь бас нэг хүмүүс их кейсүүд явуулж байгаа. За. Тэгээд позитив задлынхнаас би кейс авсан. Тэр нь авахаар болж байгаа ер нь бол одоос эхлэв. Тэгээд ингэсэн ямар харилцаанууд их ирж ийнө гэхэлэр үйлчлэгээний салбарын харилцаанууд бас ямар ирж байна. Тийш. Одоо эсвэргээрээ манай залуучууд одоо үйлчлэгээний салбарт ажилладаг болсон. Тэгэхээр ирж байгаа харилцааны хэцүү асуудлууд байна. Эсвэргээрээ үйлчлүүлж байгаа хүмүүсийн бас харилцааны хэцүү асуудлууд аль талдаа бас байна. Тэгтээ би гэж бодсон. Одоо ингэ үйлчлэгээний салбарын харилцаа ярингууд танд ер нь хэр байдаг вэ? Танд үйлчлэгээний салбарын харилцаа хэр вэ? Маш сонирхолтой. Тэгэд би нөгөө Анун компанид 13 жил 13-4 жил яг нөгөө үйлчлэгээний зэг дээр нь ажиллаж байсан. За. Хөдөлгөгч хийжсэн. Тэ? Тэр чинь нөгөө яг шинэ үед байхтай байсан. Шинэ үед байхтай. За. Тэгээд ёстой л 20 дэд өгөхөд тавилга зарах гээл. Тэгэл одоо үйлчлэгээний харилцаанд бол өдөрт хэд орно шүү дээ байнга. Тийм тий. Тий. Тэгэхээр үйлчлэгээний харилцаа бүр ингээд хүн бүхний ордог. Тэгэд яг энэ үйлчлэгээний яг энэ харилцаа гэдэг яг энэ үйлчлэгээний салбарч яг одоо Монголд бүр юм хамгийн одоо сайжирж байгаа харилцаа одоо салбар гэж би хараад байгаа байхгүй юу? Зөв. Тэ? Одоо хэдхэн жилийн өмнө бид нар ямар байлаа? Одоо эсвэргээрээ бид нар шаарддаг, тэ? Тэгээд шаардлага тавьдаг тийм болтлоо явж байгаа учраас гэдэг шиг. За. Шууд юу яа? Шууд эхлэх үү? Шууд эхлэе. Би кейс уншиж. За тэг. За. Намайг ундрал гэдэг гинэ. Нэр нь гарч байна. За нэрийг надад уншчихлаа. Насны хэдэж ийн гэж. Ундрал гэдэг ямар ч юм надтай адилхан нэртэй дахиад 50 хүн байх үү? Би 17 настай оюутан гинэ. Зөвхөн оюутан бас нэгдүгээр курс юм байна. За их сургуулийн хажуугаар оройн цагаар одоо нэг 24 цагийн дэлгүүрт ажилладаг. За. Тэ? Одоо convenience store гэдэг байгаа шүү дээ. За нэг орой 30 орчим насны ах орж ирээд 30 орчим нас гинөө энэ ч. За. Шиний нас яваад. За. Чиний манай насныхаа бас нэг юм дээр ч гэсэн дутаж. За 30 орчим насны ах орж ирээд вебний амп асуусан юм байна. За. Цэцлэгаан тамхины амп асуусан юм байна л да. Тэгээд би өөрөө цэцлэгаан тамхи татдаггүй учраас уучлаарай мэдэхгүй юм байна гэж үннээл хэллээ гинэ. Гэтэл тэр ах дууга өндөрсгөөд чи мэдэхгүй юм бол одоо энд зогсож яадаг юм? Бо бацаан ч ингээд одоо дууга өндөрсгөөд хэлж гэлсэн юм байна. За тэгээ удалгүй одоо бүр тэр ах нь одоо бүр аюу
ширүүсээд алан шуур чамайг те халчиж чадсан шүү гомдол мэдүүлнэ гээд эхлэхэд нь одоо миний хоолоо жичирч байсан ч өөрийнхөө төлөө зоригтойгоор зогссоор л байсан. Азар гаднаас нэг хүн орж ирээд хүүхэд рүү битгий дайраад бай гарч игээ зандраад тэр хүнийг нь гаргасан юм байна. Тэгээ тэр хүн явсан ч гэсэн одоо би касныхаа ард ороод маш удаан уйлсан, гомдсон. Тэгээд би яагаад ингэж амьдарч байгаа юм бэ гэж өөртөө гутарч одоо ахиж ажил хиймээргүй ажилласаа гармаар санагдсан гэж байна. Дөнгөж 17 настай тий. Одоо дөнгөж 17 настай гэдэг чинь энэ одоо хүүхдийн хувьд бол энэ ажил нь анхны ажил байж анхны ажил байх магадaltaй тий. Анхны. Бас энэ охин уйлсан байна. Ажлаас ажил хиймээргүй санагдсан байна. Тий. Амар гомдсон байна, айсан байна. Тийм байна. Тэгэхээр эн чинь бас нөгөө хүн чанарлаа одоо гахгүй юу бидний хүн болгонд байдаг ингээд гомдох, уйлах, баярлах, инэхтэй хүнлэн чинь. Тэгэхээр энэндээ бол одоо энэ охин маань огт стресстэж болохгүй гэж бодож байна ундралыгаа. За. Тэ болоод өнгөрцөн. Одоо тэгэхээр тэрнийг ингээд нөгөө байнга намайг тэгсэндээ гээд нэг юм айцтай болчиход ингээд яа дахиж хүнтэй харьцахаас ч юм уу ганцаараа явахаас ч юм уу гэл энэ хүнд чинь бас ингээд юу бий болж эхэлж штэ тэ. Тэгэхээр би бас ундралыг бас магтмаар байна. Яг гэвэл ажлынхаа байрыг хүндэтгээд ажиллаж байгаа компани буюу дэлгүүрийнхаа одоо бас бодоод тий тэгээд өөрийгөө хүч үнэхээр айсан байна. Шүнд ялангуяа хүн ихе бүр айдсан шүү дээ шүн. Тий тэгэхэд тэр их айцаад дарсан байна тий. Тэгээд өөрөө бат зогсоод ажлын байраа хайж явахгүйгээр бас тийм тий. Тэгэд нэг айхтар өөрөө бол тийм яагаагүй шүү дээ илүү дутуу зан гаргаагүй шүү дээ тий. Тэгсэн байна. Тэгэхээр манай ундрал бол өнөөдөр өчигдөр лангууны ард гомдоод уйлж исэн болвол тий хэрвээ ахаад энэ алдаагаа бодоод өшөө хичээгээд ахаад тэр хүний одоо ууртай дургуун үргэсэн занл хийлсэн дээрлэгсэн өнгө аястай хэлсэн тэр үгнүүд дотроос бас өөрийнхөө алдааг бас олж авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ чи энийг мэддгүү мүү чи энийг зарж иж гэдэг чинь бол яг хуу эвтэхнэр хэлэх юм бол юм авлаа хоёлаа сонголтоо хийлээ. За энэ хоёлаа үзье. За үзье. За. Анда тэр вебиг үзье да ямар хамттай юм бол тэр нь? Энэ булангийнх нь үү? Тий. Би намтыг мэддэггүй юм аа. Тэгтээ юу яа. Хоёлаа харъя. Би тэнд хараад өгье. За. Энэ болохоор та энийг сонирхож ирсэн үү? Тий энэ. Та өмнө нь нэг татчих байгаагүй юм байна тий? За. Тэгвэл энэ болохоор ийм юм биш үү? Ингэж бичсэн биш үү? Амтын жимсний амттай гэсэн байна. Тэгэхээр жимсний та аль жимсний сонгох? Энд ийм төрлийн жимснүүд байгаа юм байна. Амтнууд. Тэр нь үзье да. За. Гэт би бол нэлээ хитийг боломжтой хэрэг аваад өгч. За ямар ч уурлах боломж гарахгүй байна. Гарахгүй тий. Ингээ олноор нааштай. Ийм байна. Тий. Сайн нөө хийжсэн чинь нөгөө нэг шиний яшин шүү гэдэг чинь нөгөө нэг боёх нөхөр нь болдог. Хоолоо яасан гэдэг үү? Чи яг ямар хүн цуглуулад гэрээ агаар саруулаад гэдэг чинь. Уурдах шалтгаан болохгүй ш. Нэр яг ингэ ч юм уу. Тий. Гэхдээ тэр нөгөө харилцагч өөрчлөлөгч маань өөрөө бас тийм стресстэй явж исэн байж болно. Угаасаа нэг тийм эсвэл бас нэг жоохон ууж муусан явж исэн байж магадгүй. Ер нь алдах магадлал юм дээ. Хэнийг нь гомдсон мэдгүй. Сайн муу зөндөөлийн болцсон байгаа хүн байх ах тий. Тэгтээ бид нар дандаа өөрсдөө нөгөө байранд нь тавьж үзэх хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл тэр охиныг тэр 17 настай охиныг тий 12 ах хүн биш өөр 13 ах хүн. Тийм ээ. Тий. Тэгээ чанга хэлээд шөнө орой ингээд бол айн штэ тий. Тэгэхэд миний дүү ингээд зогсож ивэл яах вэ? Тий. Хэрэг жоохон уурлаад бухимдах гээд ах юм бол нэрээ би ингээд охинтой болно, миний охин том болно, бас ингээд зогсож ивэл бас хэцүү. Тэгэл тэгэхэд хүн өөрөө тайвшрал хэлнэ гэж бодож байна. Тэ үнэхээр уур нүрэл хэцүү нөхцөл байдалтай байж байгаа дээрээ уур нүрээд байгаа. Тий. Тэгэхэд тэгээ бодчих юм бол гин. Тийм ээ тий. Тэгээд манай ундралын хувьд бол чи өнөөдөр ингээд уйлж байгаа ч гэсэн тий гомцсон ч гэсэн чи хичээгээд ингэх юм бол чи ирээдүйн мундаг эмэгтэй тий ирээдүйн ажил олгогч
ирээдүйн одоо юу гэдэг хүсэл мөрөөдөлтөд хүрсэн гэр бүл зохиочихсон дуртай мөрөөдөлтөд ингээ хүрчгээд ахаад цаашаа хичээгээд явж байгаа тийм мундаг эмэгтэй байж болно. Тэ. За амьдралаа үзчихвэл тань жишээлбэл ийм анунд ажиллаж байгаа чинь тийм кейсүүд байна. Зандарч исэн. Байдаг. Тийм үү? Тийм байдаг. Би нөгөө өдөрсөн ингээ сайхан ажилласан ч гэсэн. Сайхан ажиллаад би ингэдэг байхгүй юу? Нэг телевизэн хүн байсан. За. Тэгтээ би тэр хүнийг таньдаг, мэддэг, нөгөө ингээ телевизээр хардаг. Тэгэл би яг телевизтэй юм авах гэж байгаа юм байна. Ямар гоё ингээл би өөрөө тэр мэрэгчлээ сураад төгссөн байгаа хүн шүү дээ, тий. Тэгэд нөгөө нааг жүжигчин гэдгийг мэдгүй. Би дөнгөж нөгөө Эрдэнэтээс орж ирээд ананд ажиллаж исэн байхгүй юу? Тоглолт моглолтод орж үзээгүйсэн. Тэгсэн чинь энэ ширээ хийдэ ингээл тэгсэн. Тэгэл би тэд гэлсэн чинь за. Тэгээд хахад би та яах гэж нэвтрүүлэгт ашиглах гэж байгаа юм уу? Мэдэн дээр юм уу? Тэ эфирт хэрэглэх юм уу? Та өрөөндөө тавих юм уу гэж асуусан чинь надад амар муухаараад чи яаж мэдээд байгаа юм гэж мэгээд тэгээд та нөө телевизээр гардаг ах штэ гэж хэлсэн. Тэ тэгсэн чинь тэгээ одоо тэгвэл нэвтрүүлэгт авах гэж байгаа эфирт гарах гэж байгаа бол чи яах энийг болно гэх юм уу гэд намайг тэгсэн. Тийм шууд. Тэгэхээр хувь хүний одоо нэг юм ингээд төрүүлээд муугар бодчихдаг юм чинь хүнийг дандаа харилцааг эвгүй болгодог байхгүй юу? Тийм байна тий. Жишээлбэл би одоо тэр хүнд аюу гоё ингээд хүрэх гээл хичээгээд байдаг те. Эсвэл би тэр хүнд хэтэрхий мэтэмхийж харагдсан байд. Мэргэжлийн хүнд те нэг худалдагч охин өөрөөс нь дүү те. Эфир гээл ингээд яриад те. Ингээд ирэнгүүт тэр хүн бас нэг яасан байж магадгүй те. Тэгээд энэ муу жоох юм чи надад заах гэдэг марад гэсэн юм болов. Тий. Тэ. Тэгсэн л ах гэж тэр миний санаас гардаггүй байхгүй. Тэгээд гэтэн даяасан бай. Тэгэл би амын дагуулаад урлагт нь тэгэл чимээгүүд нөгөө дараагийнхын асуудал руу оруулчихж байгаа юм чи яриаг нь. Нөгөө чи яас мэдтий чи энийг тэгээ яах юм чи гэдэг чинь та яг нэг өөрийнхөө юугаал та сонгоод танд алан таалагдаж байна гэд манайд бас нэг ийм ширээ байгаа штэ яг иймэрхүү гэх юм болвол гэд. Тэгээд үйлчлэгээний байгууллагын хүн миний мэдэрсэн хамгийн том юм хэм бол эхэлж юмны үнийг шууд хэлж болдгоо. Яагаад гэвэл хүн дандаа нөгөө өөрийгөө гоочлоо гэж боддог зарим үед. Тэ. Тэгээд яасан би нэг авч чадмаар юм шиг харагдаад байна уу? Тэ. Шууд үн хэлэх бол үйлчлэгээний байгууллагт юм зохимжтой биш үйлчлэгтэй шүү дээ. Сэлсүүдэд. Тэгэхээр эхлээд чанар сонирхож байгаа зүйл гэдэг ингээд тэгээ манай ундрал бол бас өөрөө бүтээгдэхүүнээ сайн мэддэг байх хэрэгтэй байсан гэж чиний хэлдэг үнэн. Тэ? За тэр веб чинь бол ингээл арт март нь бийждэг шүү дээ. Тэгэхээр чинь юм ойрхон байгаа зүйлээ бас тийм тий. Ингээл нэг жоохон симхи гарангууд энэ тэр гэд тэгж болж байна. Би тэрнийг ингээд сураад мэдээд тэг бүх зүйлийг мэдэж чадахгүй шүү дээ тэр олон бүтээгдэхүүнийг тий. Тэгэхээр бас ажилд орж байгаа хүн мэргэжлийн төвшөнд суралцаад яг тэр ажил дээр хийхгүй байгаа ч гэсэн тэгээ ялангуяа ингээл худалдааны байгууллага дээр ажиллаж байгаа залуу хүмүүс одоо манай та нарыг та адилхан энд ажилд орох гэсэн маш олон хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаа орж амжаагүй магадгүй гэр нь ойрхон сургууль нь ойрхон гэл те тэгсэн чинь одоо нэг ярьцлагаар тэнцээгүй ч юм уу тэгэхэд тэр манай ундрал маань бас нэг хүний боломжийг авсан оронд нь байж байгаа байхгүй тийм болохоор тэгээд тэр удирдлага ч юм уу тэр компани итгээд ажилд авч байхад бүх зүйлээ хичээж мэдэж мэдгүй зүйлээ ингээд мэдээд тэгээд үйлчлэгээний соёлоо одоо бас нэг заалах ийм тохиолдолд яах вэ гэдэг. Тэг яг үнэ. Тэ. Тэгэхээр манай үйлчлэгээний байгууллагууд хүмүүсийг ажилд авахдаа заавал 7-оос 10 хоног нэг сар бүр одоо өөрөөс нь удаан ажиллажсэн туршилттай хүмүүсээр одоо хажууд нь нөгөө дагалдангаа тий зөвлөх болгоод дагалдангийн хэлгүүлээд тэр хүн өөрөө кейсээ яриад ийм тохиолдолд ингэж байгаарэ тий ингээрэй гэд ингээд бүх зүйлийг зааж өгөөд одоо үйлчлэгээний компани худалдагч нарын эрх үүрэг хариуцлага гэдэг юмнуудыг заавал зааж өгөх хэрэгтэй. Тэгэхээр алдаа багасна л та. Тий. Гэхдээ сая бол яалтчгүй танаа үеийг нэлбэр байна. Яаж нэ? Танаа үеийг яаж байгаа бэ? Тэг ингэсэн бохгүй юу? Японд
би ч ясна яг зөөгчөөр ажилладаг байсан. Аа за. Хоолны газар. Тэгээд байж хаад надад яг хамгийн эхлээд дөнгөж ажилтараад эхний өдөр юу заасан бэ гэхэлэр зүгээр мэдлэг. Аа за. Зүгээр бүх юм одоо бүх харилцаа мэдлэгээс эхэлсэн юм байна л да. Тэгээд мэдлэгтэй ийм хайш навш юм цаашаа одоо сайн байна уу биш. Яг ингэ тарж хагаад сайн байна уу? Ингээ мэдлэх хэвээр гэдэг юм одоо бүр ингэ заач. Тэгэл ер нь бол ямар ч ууртай ямар ч стресстэй хүн орж ирсэн яг өдрөө нарж алыг мэдлсэн багтал тэгээд нэг амар уурлыг ядагчвал яг үнэ. байлаа тий тэгж зааж ирсэн. Тэгээ ер нь мэдгүй юм байх юм бол одоо яг асуудаг. Одоо шийдвэл би сүүдэд тэр бартендер болсон байхгүй юу? Тэгэл одоо шийдвэл энэ коктейлд одоо би аллергитэй маа ийм орсон байгаа ч гэдэм үү зүгээр би ийм амтан дуртай маа ийм байгаа юу гэх. Тэгмүү тэрийг заавал олж өгөх хэрэгтэй тий. Үйлчлүүлэгч гэдэг утгаараа тэгэх хэрэгтэй гэж ер нь тэгж заалгаж илээ л Японд бол. Тий. Тэгэд нөгөө мэдлэгч нь бас нөгөө чи хэлсэн штэ яг л нөгөө зориулж чин сэтгэлээсээ байх хэрэгтэй тий. Тэгэхээр чи мэдээж энийгэд мэдлэнэ гэсэн үг. Тэгээд энийгэд ихэлсэн үйлчлэгийн харилцаан дээр бол таагүй төгсгөл байхгүй байх гэж бодож байна. Хүн энийгэд ингэж яхад энийгэд сайн байна уу гэж энийхэд урлах нь цөөхөн баг тий. Ямар ч хэлсэн миний туршлагаар бол тийм л юм байлаа. Би ч нэг амар мундагтаач зөвлөгөө гэдэг байгаа ч юм биш. Би сайн харин битээр ер нь мундагтаа зөвлөгөө гэдэг байгаа юм биш шүү. Ер нь бол ингээд ийм кейс бицгаартаас тохиолдсон юм аа ингээд баччихлээ шүү л гэдэг. Тийм л юм л да тий. А тэгээ мундгийн болохоор позитив задлах юм маань коммент дээр үлдээчихэж байгаа. Тийм тэгээ ер нь бол битээр ингээд суугаад одоо тиймээ хоолоо хийх үү гэж үлссэн. Хоолоо хийх юм аа өөрөө. Тэгээ ингэж байна. Одоо манай энэ манай влогтой сарыг энэ харилцааны влог улам гоё хийгээрээ улам гоё өргөжлүүлээрэй гэд манай энэ Borges гээд Италийн 100 гаруй жилийн түүхтэй одоо эрүүл хүнс үйлдвэрлэгч одоо тэргүүлэгч юм брэнд байгаа Borges. За би танаар өнөөдөр сонгуулах гээд бүгдийг аваад ирлээ. Би сонгоод яах юм? Сонгосноор чинь би таны хоолыг хийж өгье. За. Таны хоолж явахдаа өнөөдрийн хоолыг хийж өгье. За тэгээ. За. Ийм байна. За энэ спагетти байна. За тань дараа энэ араа бүхэл бүрийн. За. Гом байна. За энэ араа юм гоё. Farfalle. За. Penne rigate. За тийм буржуур юм бас гом байна. За та нараас нэг нь сонгочих заа юу. Тэнгүүтээ энэ Borges маань юутэй вэ гэхээр олив оилтай. Бас. За энэ тийм таныг сонгох гэдэг. Би энэ гомыг хөвлөжсэн шүү дээ. Оо тийм үү? Тий. Та ч ирүүл. Ирүүлгийн гүхэн би бүхлөрийн гуралтыг сонгоч юм болохгүй юу? Тэгтээ чи эсвэл надад чи өөрөө ямар хаал хиймээр Тэгээ хэлчих юм уу? чи өөр гой сонгоч. Би хүн сайн сонгох гал гэсэн. За олив оилууд нэм. За олив оилууднаас та сонгуулчих. Би бол энэ спагеттигаар гоё юм хийвлээ хэлээч. За тэгэж. За. Энэ Тэгээ энэ гомн их амын гол нь юу? 100% хатуу улаан үрийн гом бохог. бүгд үү? Тийм бүгд. Тэнгүүт энэ яадаг вэ гэхэлэр чи ерөөсөө нэг уургийн агуулмж ихтэй учраас нөгөө нэг наалтаал бутраал ингээл нэг тийм гомгууд байгаад идэв шүү дээ. Ерөөсөө тийхгүй гэсэн. За энэ юу вэ? Олив оилууд байгаа. Ямар их сонголттой юм бэ? За энэ бол юм extra virgin гэж байгаа. Та энэ extra virgin гэдгийг мэдгүй юу? Ер нь olive oil, extra virgin olive oil гэдэг шүү дээ. Тий. Тэрний ялгааг мэдгүй. За чи хэлээд өгч. Бас мэдгүй их гэдэг. Тий, буруу зүрх юм ярьж ирснээс. Extra virgin гэдэг нь болохоор ерөөсөө цэвэр 100% olive oil. Тэгээд нөгөө нэг cold press буюу нөгөө хүүтэн шахалтаар гаргаж авдаг. Тэрний яадаг вэ гэхээр ерөөсөө нөгөө оливныхаа амт чанарыг халагдуулдаг. Ийм учиртай байгаа. Тэгээд ерөөсөө энэ чинь маш сайн. Одоо нөгөө нэг антиоксиданттай тий. Тэгэл нөгөө нэг зүрх судас гэж ер нь ашигтай сайн чанарын тос гэж авна шүү дээ. Ийм байгаа. Extra olive oil. За тэгээд энэ хэд нь болохоор ийм амт оролцсон юм байна. Энэ доор амт оролцсон. Тий. Энэ юу юм? Энэ болохоор lemon peel гэж байна. Одоо энэ лимоны хальс. Энэ шилний ямар гоё савн. Тийш сав орж байгаа юм болчихдог юм шүү дээ бас. За тэгээд энэ болохоор розмаритай. Оо.
Тэгвэл розмарин эднэр авч хийхгүй нэ шүү дээ тий. Энэ болохоор chili and pepper. Халаатай. Бас сонирхолтой бас тийм. Тийм байна. Амсаад үзчихв. Тэгэж та. Болох уу? Би нөгөө Японд байхдаа Итали найзтайгаа ингээд нэг өрөнд амьдардаг гэсэн байхгүй. За, ямар гоё. Манай найз энэ төр Итали хүний олив ойлыг хэрэглээл амар. За. Би ч тэгэл нөгөө нэг зүгээр ингээд тасчгал бодож байгаа шүү дээ. Ямар их хийдин те салаад малаадаа ч юм уу. Эсвэл зүгээр ингээд өглөө осоод ууж юм уу. Галбан. Тэг өглөө ууш штэ. Би уудаг гэсэн. Хөө тийм үү? Тий. Харин тэгдэм байл. Энд тэ ямар гоё сонирхолтой сав навтай юм бэ? Тэгээд пицца мицэн дээр энэ олив ойл хийжсэн ингээд. Амар асгаал. Тэгж иддгээс ер нь одоо очрын бол одоо л ойлгож байна. Би ч гэсэн өглөө гоё талмалхан дөрөв идэж шүү дээ. Наач юу юм бэ? Энэ хэмээн байна. Тийм үү? Тий. Ямар гоё цэвэрхэн юм. Тэгээ өөр нэг тийм юу амтаад байдаг байхгүй юу зарим таснуудад нэг тийм хоол тасны амт гэдэг юм уу бас нэг хоол хийдэг хүн шиг мэдчих шүү дээ. Энэ гоё. Энэ бол юм амт оролцсон юм л. Тэгвэл салат хийхэд одоо хэдэн огоонуудаа хийгээл энэгрийг утгаал хийхэд янз юм болно шүү дээ тий. Салат хийгээд тэгээ эн чинь ерөөсөө нэг бүр чарсан хооллууд шүү дээ. Тэр хийж болно, одоо хайрхад хийж болно, эсвэл зүгээр шууд хэрэглээд хийж болно. Хүй. Энэ тасаа тэгвэл ингэж болох уу? Өндөг шарахт ч юм уу жоохон жилэтэйгээ хийгээд гоё шүү дээ. Харин тэгвэл тийм бац тий. Давс нас юу ч хийхгүй. Одоо ч өглөө жоохон өндөнөөс өөдөд идэж шүү дээ. Тий. Тийм бол өнөөдөр чилээд өнөөдөр розмаринтай гэдэг ч юм уу тий. Тийм байна. Розмаринтай ч гоё сонсогдож байна. Энийг ч тэгвэл шууд стик хийчихнэ шүү дээ. Розмаринтай гарч байна. Тий шүү дээ. Тий. За айлын юмэр. За хоолой баригдчих та спагетти гээл шүү дээ. Спагеттиг аль тосоор хийлгэмээр байна. Чаг жилтэй хэл яхаа. Гоё шүү дээ. Тэгээд төхөө. За тэгээд. Өнгө нь ямар гоё юм бэ? Эмэгтэйчүүдээ энэ баг одоо тэгвэл энэ чинь бол манай хоол амтлагчдын дотор ингээл байж хахад тэр нөгөө нэг жижиг цаасан савтай мавтай амтлагч гээл ахгүйгээр тий. Ингээ бичих нь шүү дээ. За явъя. За тий. За тэгвэл би хоолой хийчихтэй. За тэгээ. Тэгээд хоолой хийчихэд баялаа. Дараагийн кейсэнд авъя гэхүү. За тэгээд тэгвэл бас Темкагийн хоол хийж байгаа бас хүмүүс нэлээд сонирхсан байсан. Ямар амархан ямар хурдан хийдэм бэ гээд. Хурдан л тий. Тэгэхээр төр зөөр Темкагийн гарын хоолын бэлтгэхийг харъя. За. Ямар гоё юм бэ? Чи манай хашааны ноог зулгаагаа тавьсан мó. Энэ хаалт ч бас үзэм чухал гэж байгаа шүү дээ. Үзэм чухал. За. Хам дуух юм чухлаа гэж байгаа шүү дээ. Ямар гоё ширсэн бэ? Самархагаа? Шүү дээ. Энд чинь ямар амтлагчтай нөлөө? Самархагаас. Самархагаа би болохоор зүгээр энэ экстра вершнээр ширсэн. Тэгээд амтлаад. Ингээд би ингээд Темкатай хамтраад влог хийсэн чинь Темка ингээ хоолоо өөрөө хийгээд айгүй хөргөө өөрөө салфетка олоод бүх юм ингээ өөрөө хийсэн айгүй. Стан хэр мандаг залуу юм байна. Ямар гоё юм бэ? Нара. Чийлэнд яг гоё амтагдаж байна. Тий. Игч биш, багч биш тий. Яг нэг гоё юм. Тийм ээ. Час хийсэн гоё нэг амт юм. Ой амар юм биш та манайхан санал болгож байна. За би нэг амсчих. Би амссаг үчлээ. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Хойлоо ингэж хөө. Чи дээр л энэ логонд шийдвэр гаргана шүү дээ. Аа. Олон дамжлага амжихгүй шүү дээ хойлоо. Сангуу мөхөөр орохгүй шүү дээ. Одоо байнга үзээд
хамгийн гоё сэтгэл гэсэн нэг нь хоёлаа урьж. Чиний хаалыг хамсаал л да. Тэгэхгүй бол би нөгөө өмнө нь тоглоомор хэлжсэн шүү дээ. Тимка чи удлаа ганцаараа хаал хийгээл тэгэл инстаграмд зориулж хаал хийчихэд өөрөө гэж хэлээд амт нь ямар басныг бид нар мэдгүйс гэсэн. Би одоо яг гоё одоо байхгүй юу? Тэгээд энэ торын амттай Pilsner пив юм билээ. Тэр нь бол манай Алтан говь маань Монголын яг премиум пив. Тэ? Энгийн нь бол одоо манай жуулчд бол маш сайн авдаг. За тэгсэн чинь яг нэг үйлчлүүлэгчийн зүгээс за ийм асуудал байна. За одоо кейс нь уншил та. Манай YouTube доор комент хийсэн. За кейс ихгүй. Би 22 настай ресторан бартендер хийдгээ. Ер нь чанартай хоолтой, чанартай сервистэй, чанартай ресторан. Мэдээж бид энд ажиллах гэж үйлчлүүлэгчтэй ингэж харьцах, ширээ ингэж засах, вайн айлгартаа барьж авах гэх мэт маш олон зүйлсийг сурж шалгалж өгж ордог юм байна. Мэдээж хоол идэх уух гэдэг бол маш том соёл юм аа. Монголд соёл гэж боддог хүмүүс их байдаг ч бас бүдүүлэг үйлчлүүлэгч бол одоо бас байна аа тий. Үйлчлүүлэгч бол хаана зөөгчнөр бол одоо хүн биш юм шиг харьцдаг. Ахбад насны ах иш нар нэлээдгүй байдаг аа гэж. За одоо нөгөө хүмүүс манайхан гэж ирсэн. За. Өөдөөс жичилж дайрна. Чи нэг юм зөөгч байж иж би танаахаар сонгон үйлчлүүлж байгаа тий. Ийм жоохон хоол ийм үнэтэй байна гэж юу байсан юм бэ гихчээний хоолны үн гэдэг тэр байгууллага тийм үнээр зарна гэд хүссэн үнэ тавьдаг юм байхгүй. Бараа материалны үнэ зах зээлээс харна хамгийн гол нь хоолны амт чанар те цэвэр цэмцгээр тухтай орчин үйлчлэгээ бид бараа бүтээгдэхүүн борлуулалтаас гадна орчин болон үйлчлэгээ сервис харилцаа хандлага гэх зүйлсүүдээс борлуулдаг тийм ээ. Ер нь бол тийм шүү дээ те. Тэгээд Монголд соёл түгээгч одоо Европ, Аз хоолны ресторанууд зөндөө байгаа. Тэ. За тэнгууд одоо бүхий л газар одоо тийм одоо хүмүүс одоо орж ирдгээ гэж. За тэгээд ер нь ингэнэ. Тэгэхээр та хоёрыг одоо энийг бас юу гэж бодож байна тий. Тэгээд олон ресторанаар үйлчлүүлдэг хүн бол темах учраас мэдж байгаа ах гэж байна. Олон улсаар явж байгаа ахаар чи өөрөө бас ажиллаж байсан шүү дээ. Тий. Японд. Тий. Нэг Японд л гэхдээ нэг тийм ингэж хичлүүлж үрээд ингээд яг муухай штэ хүмүүс л байсан л да. Гэтэл одоо ялтч би нөгөө нэг юу учраас ажиллаж байгаа учраас тэнд бол өөдөөс нь янз бүрийн мэлэг ч юм уу тийм бол хэлж чадахгүй шүү дээ. Тэгэл за ойлголоо тгийа ингээд гэл тэр үнийг л одоо гой байлгах. Миний өөрөө авах тэр 2 цаг ч юм уу 1 цаг ч юм дээ. Тэгээ бас манайхан үйлчлүүлэгчид маань бас хандлага нь буруу байгаа шүү дээ. Тэнгүүд Монголд болохоор яг би бас зөнд анзаардаг л та тий. Ялангуяа нэг жоох ингэж мэгч юм үтэй тий. Наашир энийг ингэдэг гэдэг одоо нэг шийдэл хаах цаг нь болж ах чинь гардгүйч үт юм уу тий. Сүүлийн цахилгаан дуусчаад ах чинь ахаад нэг авдэр гээл нөгөө хүүхдүүдийг чинь тий бас заваа хандлагад бас ер нь нэлээд гардаг. Тэгэхээр тэр тал дээр бас одоо энэ бол харилцаа ихээс илүү юу дарамжхалт юм байна. Харилцаа шүү дээ. Харилцаа нь тийм болчихж байгаа байхгүй юу? Буруу болчихж байгаа байхгүй юу тий? Яг над хөгжин бол яг л хэлсэн байна. Хаалны соёл гэж тий? Ресторанаар үйлчлүүлэх соёл. Тий. Бид нар ер нь надад бас нэг тиймэрхүү юм харагддаг юм аа. Тэгтээ хэлхэн зөв буруу юу? Ингээл нэг хоолны газар очивол тий зөөгч мөгч нарыг бүр дарамтлагдаг байхгүй. Наашаа чи. Тий. Чи нэг өөрөө амсад үздэг юмстэй. Би бол тийм хажуугаас нь харж ирсэн. Тий. Тэгээд яасан бол гэдгээр давсан их байна. Гэл ингээл тий. Тэгээ яхад тэн дээр чинь би бас нэг үнэхээр их давстай хоол надад саяхан өгсөн. Тэгэд надад зүг хийн явж илээ. Тэгээ би тэр чинийх давсан ихтэй байна гэж жоох ихтэй байна гэдэг. Угаасаа ингэж ихтэй хоолны газар юм болон болов гэл хоёлоо ярьж байгаа шүү дээ тий. Тэгчээд хөөе хоол нь нэг давс ихтэй байдаг юм уу гэж би асуусан шүү дээ. Угаасаа юм байдаггүй. Гэсэн чинь за би тоож асуудаг гэснээр тоож амсаа үзэт хийж ийн гэдэг миний их сольж өгсөн шүү дээ. Тэгэхээр давс нь их байсан. Түлээ гоё л. Тэгээд ер нь бол асуудлаа их гоёор шийдэхгүй бол нөгөө цэвэрхнээр шийдэхгүй бол тэнд нөгөө хоол идэж сууж байгаа үйлчлүүлж байгаа хүмүүс гоё тухтай баймаар байна. Баяраа тэмдэглэж байгаа хүн байгаа тий. Зочноо дайлж байгаа хүн байгаа.
хайр дурлалын баяраа тэмдэглэж тэгэхэд тэнд нэг хүн ингээл орлол муухай ингээд байх юм бол тэгж хэлж байгаа хүн өөрийгөө шаардлага тавьж ийн гэж бодож байгаа бол тэгж харагддаггүй. Хөндлөнгөөс хэцүү харагддаг. Би нүдэн гэж хэлсэн. Хоолны газар. Хоолны амсчаад хойно хийсэн бэ гэж би тэгсэн баг. За би мэдчихсэн. Тэгсэн чи тоочдуудаа дээр гэсэн. Тэгсэн зөвч нь хандраа. Тоочдуудаа тэгээ тоочд нэрч байхгүй. Тийм нүдэн би. Ийм хамтаа л гэж болд юм уу? Энэ гоё дээ. Тэгтээ одоо би нөгөө нэг хоолны контент дээр янз бүрийн газараар ингээд орж байгаа шүү дээ. Тэнгүүд би нэг комент уншиж хахад одоо манай монголчууд чинь одоо нэг хоолны амт хийсээ илүү үйлчлэгийг нэрдэг болчих. Тийм шүү дээ. Одоо ерөөхдөө нэг амт бол ингээд мэдээж хоолны газар бол ингээд жигдэх нь те дэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт үйлчлэгийн тийм байсан. Хоолны амт гоё байсан. Тэгтээ үйлчлэгийн муутай газар байлаа. Гэт аюу тийм комент. Тэгснэ үйлчлэгээ сайтай хоолны амт тийм байлаа ч юм уу те. Эсвэл доор нь үйлчлэгийн хэр үемэр вэ гэдэг. Аюу тийм Тэгтээ нэг юм бодогдсон шүү дээ яг. Би ч гэсэн бас нэг үргэж ингээл гоё харьцаад ингээгүй ганц нэг удаа бол би бас ингээл хоолны газар очиод хөөе чи хурдлаа төгөө би яарад штэ гэж зүй болно да байгаа. Тийм надад ч гэсэн ба. Тэ? Одоо бол хэдүүлээ харин ингээд хамтдаа засаа тий зовоохгүйгээр хамтдаа ингээд битэж засаа та нар ч өөрсдөө засаад ямаар байгаа байхгүй юу? Яг тэгвэл юм тааламжтай орчныг л бий болох гэдэг. Тэнгүүд миний бас нэг анзаарсан юм гээд тэгэхээр шууд ингээд утас гаргаж ирээд лайв хийгээд бичлэг мөчлөг хийгээд ингээд эхэлдэг. Тэ? Энийг би болохоор ингэж боддоо шүү дээ. За бичлэг хийх те видео хийх нэг хэсэг мэрэгчлэтнүүдийн гарт байсан бол камер мэрэгчлэтнүүдийн гарт байсан бол одоо энэ технологийн хөгжлийн 90 үед өнөөдөр хүн бүхэнд видео одоо камер очижээ. Тэглээ. Тэ утасны тусламжтайгаар. Тэгэхэд нөгөө ямар хүнд буу ямар хүнд эрх мэдэл бөөг гэдэг лээ тэ. Тэр шиг ингээд нөгөө өөрийнхөө хянах чадваргүй. Тэгээ тэрнийг би энийг уцаар бичээл энийг фейс тавьчихэд би бол одоо энийг чадчихна гэж ойлгоод байдаг. Энэ бол асар буруу. Тэ үйлчлүүлэгчийн буруу. Яг тэгвэл тэр хүүхэд нэг удаа л алдаа гаргасан байж болно. Тийм шүү дээ. Нэг удаа алдаа гаргахад нь нийтэд зарлчихна гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр манай харилцагч та нар маань гэрийнхэндээ сануулгах тий өөрсдөө ч гэсэн тийм юм. Манай залуучууд бол тийм нас хол гайгүй шүү дээ. Тий нэг тийм юм байдаг. Тэгээд бас нэг ёо би харж ирсэн. Манай зөвхөн ресторанд ажилладаг байхгүй юу? Ресторан ажилладаг. Тэгээд бид хэд яг нэг оройгоо ингэ суужсэн чинь нэг хүн утаснаа хөш танаа энд чи ингээд байн тэгээд байн тэр чин тэгсэн мэгсэн гэд яг хоо таньдаг хүн нь нөгөө захиргаа дуучих гэдэг шүү дээ тий. Тэр сэтгэцүү. Би тэрүнд бол өстой дургу. Захиргааны таньдаг. Харин таньдаг байх тусмаа, найз байх тусмаа одоо рестораны үйлчлэгийг дэмжиж ороод онцгүй байх юм бол зүгээр мэдөө ингээрээ заа юу гэл те хэлээд эсвэл дэвтэр байна уу танаа тэгшнийг юм биччихээ явчих гэдэг ч юм уу. Ингэж шийдэхгүй болвол ингээл арилал одоо тэр хүүхдийг ажлаас нь халуулах гэдэг юм уу яах гэдэг юм те тэр нь одоо өөрийнх нь тэр хүүхдийг чадчихна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгтээ тэр бол магадгүй хэрвээ тийм тохиолдол боллоо гэхэд тэр хөөрхөн дүүнер бол чадагдаагүй харин ч нэг удаагийн хэцүү давааг даваад дараагийн ойлголтоо аваад ирээдүйн илүү бас тэ ингэж явах магадлал өндөртэй. Тэгэхээр ингээд хин хин нь бас л ахаал бид нар ингээд нөгөө харилцаанд орж байгаа хин хин л хичээх хэрэгтэй болчихж байгаа. Тэ дэлгүүрлөө орохдоо үнэхээр тэгээ хэрэлдээд идэх хүн бол нэг удаа хэрэлдсэн хүн бол үүдээр нь орохоос өмнө за ундрмаа чи уржигдэр нэг охинтой муудалцсан шүү. Тэ одоо гоё төвчээрээ гой байгаад үз. Нэг удаа гой байна. Төвчин жоох ингэн. Хоёр дахь удаага арай гайг болно. Гурав дахь тэгэл ингээ явчих. Тэг хүүхдээ хөтөлчөөд худалдагч нарыг загнаад идэх хүмүүс үү? Загнаал нөгөө хүүхдээ чирээл орилол уурлал ингээл те. Энэ бүхэн чинь ерөөсөө ингээд хин нэгэнд юм шаардлага тавьж байгаа биш. Асуудлыг бүр хөндрүүлээд тэг хин нэг чадах гад зовоогоод байгаа юм болоод байгаа шүү л гэж хэлмээр байна. Үйлчлэгийн дээр бол нэг тиймэрхүү юм байна үстэй. Одоо тэгэхээр хэдүүлээ энэ тухай ингээд нэг ярилцчих байгаа юм чинь. Тэ манайхан бас ингээд гоё анзаараад
Тэгээд аль болох асуудлыг дэврэхгүйгээр Тий. гой ингээд өөрөө хичээгээд шийдчихэрээ гэж хэлмээр байгаа юм. Тань жишээлбэл тийм болж байна уу? Одоо өөрчлөх гээд орлоо шүү дээ. Ер нь бол болдог штэ. Надад нэг удаа юу яасан? Би нэг эмнэлэг дээр очихгүй нэг эмнэлэг дээр нэг эмнэлэг. Нэрийг хэлэхгүй зөө штэ. Нэрийг тэгсээ би ингэ хэлжүүл яхаа. Тийм тэнд байдаг. Гэтэ нэг хүмүүс нэг сайн мэдэхгүй ч гэж магадгүй тэр эмнэлэг. Тэгээд тэр эмнэлэг дээр очиод ингээл хамгийн өглөө эрт очдог байхгүй нөхөртөө байлаа. Би нэг яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай очиод. Тэгээд би ч өөрөө юу болоод байгааг сайн мэдэхгүй эмнэлэгд юугаа үзүүлэхэж мэдэхгүй маань нөхөрчин цаг маг авчихсан. Тэгэл орсон чи яг үүдэн дээр сууж исэн одоо юу нэх юм бэ? Ресепшн нэх юм уу? Яг хідэн давхартан ч үлээ. Ингээд сууснаа би ингээл инээгээл лифт нээгээл би чи инээгээл гараад ирж байгаа штэ тий. Тэгсэн чинь нааг харснаа. Ингээл ихсэн. Бүр надад шууд мэдрэгдээд тэгэл яасан чи ийм гэдэг ингээд цаг авсгүй ч байхгүй. Тим цаг алга гэд бүр компьютерээр нэг шааж харчаад тэгсэн чи манай хөнгөө байх хэвээр гэд тэгээ яасан чи бүр миний бүх юмыг ингээд бүр доош нь дараад болтгоо. Гэтэ ер нь нааг бас ганц нэг эмэгтэй хүмүүс тэгдэж ш. Эрэгтэй хүмүүс тэгдэг. Тэгээ анханасаа над дээр дүн тавьсан хүн байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө тий нөгөө хүмүүс таньдаг болохоор тэгээ дүн тавьчаад тэргээрээ намайг харцаад авах. Би уг нь өвчтөй очиж байгаа байхгүй юу? Тэгээд энийг энэс ангалцсан юм ч гэж боддог юм битгүй дээ. Энэ одооны судлаар бас нэг юм өвчин байна гэсэн шүү дээ. Ямар? Нэг аз жаргалтай тийм хүн харж чаддгүй. Яа на тэр чинь тэгвэл үнэхээр хэцүү байгаа хүмүүст тэгдэг баг. Одоо ингээд өөрөө жоон дэвстрээстэй байгаад инээж ханаж байгаа юм харангууд орлоод идэх гэсэн чинь ингэсэн мэт. Манай нас комментэн дээр би ингээд автобусанд нэг бичлэг үзээд энэсэн чинь инээгээ өвчсөн чинь бүр тэр цаатлаас чи яасан сайхан инээ ах орж ирдэг. Ямар жаргалтай мó пв гэдэг алгадаад тавьсан. П гэж юу бодлоо. Энэ нөр дүүдгчээрээ. Яг бас энэ боломжийг ашиглаад хэлэхэд бас нэг ингээд нэг байнга ад жаргалтай болохоор би энийгээ тавиад байгаа юм биш шүү. Тэ хүнтэй л адилхан өвчин зовлон бүтггүй юм тэ асуудал ингээл ургаж гарч ирдэг шиг миний амьдрал дээр ч гэсэн гарч ирэл байж лээдэг. Гэхдээ миний асуудал бол миний асуудал зохицуулах юм байж болдог. Зохицуулдаг, зүтгэдэг, хичээдэг, мөлгдөг. Амар ярьсан өөрийгөө хараа өөрч мөлөөрөд мөлхөөл би авираал үсрээл гүүгээл нисээл явж байгаа. Тэгээд би ямар ингээд одоо энэ нэвтрүүлэг хийх гэж байгаад ч юм уу нэг хэцүү юм байлаа гэхэд би ингэж ярьж болохгүй зү. Одоо хэлээ юу хийх вэ? Миний бас ажлын шаардлага байдаг. Гэхдээ ер нь бол яг хаа инээж явдаг. Одоо хол хийчихээ. Хийж. Тэгэхээр бас гоё зөв ойлголттой болоорой манайхаа. Тийм шүү дээ. Тэнийг жаргадаас юм байхгүй ер нь бол. Тийм өвчин байна гэсэн байна. Тэгээд яасан чинь бүх юмыг үгүйсгээд тэгсэн чинь би тэр эмэгтэй талархмаар байгаа. Нэг эмэгтэй гараад ирсэн. Тэгсэн чинь маань нөхөр ингээд нэг цаг авсан юм аа гэж юуны тасаг дээр гэсэн чинь тэр гэсэн чинь нөгөө хүн чинь айгүй ингээд шаал өөр байгаа байхгүй бүр хөнгөш ингээ ирээлтэй ингээл энийг л ингэж хараад тийм байна тийш яад ингээд орчих гэд тэг би өнгө баярлаад бүр баярлаа гэд тэгээ орчоод гараад ирдэг байхгүй юу тэгсэн чинь гараад ирсэн чинь нөгөө хүн чинь надад бас дургүй өрөө суудсан ингээ зүг зүгснэ гараад ирчих ингээд тэгээд би дэвчгүй хэлсэн шүү дээ ажиллаарэ ингээд бас яг ингээд зохих хөстөө явах журмаар нь явж байгаа болохоор энэнийг ингээ хараад гоё хэлж өгөөд би танд ямар нэг юм хийгээгүй үстэй тий. Тэг яагаад ингэж байгаа юм да өөр хүн дөр бол юу гэсэн. За битгүй гэж хэлсэн. Юу вэ? Тэгсэн. Тэгээд угаасаа л дургүй тэгээд лифтэнд орчоод манай нөхөр яжсэн. Харин яг лифтнээс бууж ирээл миний хайрыг яаж хараад байгаа юм болоо гэж бодсон гэсэн. Би бас тэгж бодсон. Тэгэхээр битэрт ойлгомжтой. Тэгэхээр нөгөө одоо хэлэх гээд байгаа юм нь хүмүүст битгий урчилж дүн тавьж байгаараа манайхаа. Тэ. Яагаад гэвэл энэ юм ахгүй дээ ч гэдэг юм уу эсвэл энийг ангалцсан юм гэж боддог ч юм. Ингээл бодоход таны үйлдэл тэ одоо худалдагч ч бай, үйлчлүүлэгч ч бай. Таны хоолойны өнгө, биеийн хилэмж сонгосон үг болгон чинь зэвүүцсэн, хүний дургу хүргэсэн ийм л болдог. Тэгэхээр ямар ч хүн байсан тэр хүний заан ааш юу гэдэг эмнэлэгт үзүүлэхэд
худалдаа авалт хийхэд танд ямар ч падлич байхгүй. Зөв. Тийм болохоор ажлын хүрээндээ л харьцах хэрэгтэй. Тэр хүн ямар тантай амьдрал таныг зовоохгүй бол хэрүүлүүдэд тийм байхгүй тий. Хамт ажиллах гэдэг юм шүү дээ. 3 минут 1 минут л цаг байна. Тийм болохоор та битгий дүн тавихгүйгээр ухтаад тэгээд гоё үйлчлэгээ үзүүлээд эсвэл үйлчлэгээ аваад явж байгаарай. За тэгээд манай влогта тэрэлж маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд тэрэлж маань яадаг вэ гэхээр Монголын хөрсөн дургасан жишээлбэл одоо Алтан гагнуур, ган өвс, цэний үндэс гэх мэтчлэн одоо манай монголчууд 400 жил одоо уламжлал эмнэлэг дээр хэрэгжилж ирсэн. Одоо 400 жил Монголын уламжлалт эмнэлгүүдээр хэрэгжилж ирсэн ийм эмийн ургамлуудыг ашиглаж хийсэн юм тэрэл сэлэн гэдэг юм ундаа байгаа тийм. Тий. Тэгэл ундаа хийхдээ хүртэл ямар нэгэн байдлаар эмийн ургамал ашиглаад тэр амтыг оруулаад бидний амны цангааг тайлдаг үндэсний бүтээгдэхүүн. Тэгвэл одоо энэ маань эмний тэрэлж явахдаа тэрэлж аваад яваарай. Сэлэнг явахдаа сэлэнгээ аваад яваарай. Говь явахдаа алтан говь аваад яваарай. За тэрэлж явах уу? Гэл тэгэнгүүт. За би тэрэлж авчих. Тэгсэн байгаа. За тэгээ эдгээр нөгөө нэг эмийн ургамлууд нь хамгийн гол хүний биеийг сэргээж өгдөг. За тэгэл ядаргаанд одоо ашиглагддаг ч үт юм уу те. Тэгэл одоо хүний яс гурхад ч үт юм уу. Тэгэл ер нь бол маш олон төрлийн үнэхээр гоё амттай ашиглаж ирсэн юм даа гэж. За. За тэгээд өөр нэмжлэх юм байгаа юу? Өөр нэмж хэлэх юм гэвэл одоо бит хоёрын влогийг гоё дэмжээд те хамтарч ажиллаж байгаа энэ Боржис тас аминда баярлаа, тэрэлжтэй баярлаа, алтан говьтай баярлаа, таньдай баярлаа. Боржис гэдэг юм уу мэдээ энийг яг юу гэж үнстэй боржо. Залаараа. Боржо. Боржоуяс. Боржо. Тэгэд хүмүүс нөгөө ингэж гоё хараад авчвал энэ үзэсгэлэнтэй шилтэй. Би тэгэд энийг нэг юм яриад дуусгачих. За тэгээд манай ингэж компаниуд маань бүтээгдэхүүнүүд маань ингээ харилцааны тухай лого битгий дуусгаарай тэ цаашаа үргэлжлүүлээрэ гэсэн сэтгэл гаргаж ингээд харилцааг дэмжиж байгаа. Энэ бол ингээд бас монголчуудын харилцааг л дэмжиж байгаа. Энэ нэг юм гоё одоо ажиллаж байгаа тий. Тэгээд их баярлж байгаа. Тэгээд нэг юм бас юм. Би энийг гоё шилтэй гэдэг байгаа зү тий. Ингээл энэ юмнууд ингээд самаа юмнууд нь гоё аваад байгаа зү. Би тэгсэн чинь нэг компьютер авах гээд залуу компьютер дөнгөж 2000 онд юм уу да. 2000 хэд онд Sony-гийн их гоё ноутбук гардаг байсан байхгүй юу? За. Тэгээ өнгөнгийн. Тэгээ би тэр Бээжинд очичвол компьютерийн захаар бол авахар боллоо. Тэгэл маань нөхөр за миний хариу үз гээл тэгдэг байхгүй юу? Чи өөрөө авах юм чинь эргэлэх юм чинь гэлдэг чинь манай хүн гэл халаас харж чинь бистэ үзэж ийн нэ. Ингээд ширээ тайрал яваад гэсэн. Ингээд дэлгэцэн байгааг ингээд ингэж үзээл ингэчээл тавьчаад ахаал дараачих нь ингээд үзээдсэн гэсэн. Тэгэл маа нөхөр энийг нүрэлсэн гэсэн. Тэгэл яасна ингэж ясна нэг ягаа өгдөг. Энийг авъя гэдгсэн чинь яаса над чи үзүүлэлт нь ямар юм бэ? Юу гэж юм? Ямар юм нь юу гэж юм? Яаж нээж юм? Багтаамж нэг бах юм асуух байх. Би юу гэж мэдэхгүй. Тэгээ миний яагаад сонгосон гэж ягаа өгтэй байна гэж. Тэгээд танда юмны ингэж өнгө харж ингэж авдаг гэсэн чинь тийм үү. Тэгэд юм хийхдээ нөгөө нэг юуг нь ашиглах юмудаа сайн харж авсдаг гэсэн чи тэрийг харчих гэдэг. Тэгэж сонгодог шиг гэрт бас галтгоонд байж хаад хоол хийхэд гоё өнгө нэмэлт нэмэхээр гоё үзэсгэлэнтэй. Тийм тий. За тэгээд позитив дадлынханд баярлаа. Позитив дадлынхан манай влог болгоны комент хэсэгт битэрийн ярьсан дээр дүгнэлт хийгээд кейсүүд дээр одоо өөрсдөө мэрэгжлийн үднэс санал тавьчихж байгаа тий. Хүмүүстэй зөвлөгөө өгч байгаа. Тэгээд тэрнийг бас манайхан хараарай. Битэрийн яриа бол яг нөгөө битэр бол нэг нь амьдралын туршлагаараа нэг нь өөрийнхөө Японоос олж авсан соёл. Сэлтэж юм уу? Гэдэг одоо ингэж иймэрхүү юмнуудаар явж байгаа. Тэгэнгүүт хамгийн чухал нь
Позитив дадлынхан бол мэрэгжлийн зөвлөгөө өгч байгаа шүү доор комент хэсэгт. Тэгээ бид нар нөгөө юм ихлүүлсэн бол аль болох олон хүнд зөв мэдээлэл түгээхийн тулд позитив дадалтай хамтарч ажиллаж байгаа тий. Тэгэд бас үзэгч нар маань бас гоё өөртөө гоё тохиолдсон кейсүүдээс байвал бас гоё явуулаад доор комментээр бичээд байгаарай гэдэг хэдүүлээ тэрийг юм. Энэ алсан гоё гэдэгтээ ингээд нэг жоохон ийм хэмжээтэй гуйсан биз дээ би тий. Аха. Баярлалаа. Тэгсэн чинь шууд ингээд юм шүү дээ. Ингээ хөнгөн бүжгэлмээр санагдсан шүү дээ. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Одоо шууд влогоо үзэж дуусаад нэг хүн л уцаар ярих ч юм уу те ээж рүүгээ мессеж бичих ч юм уу өмнө нь гомдоосон онцгүй харьцан хүн лүгээ мессеж бичих ч юм уу бүгдээрээ нэг гой юмудаа туршаад үзээрэй. За хамгийн гоё нь үгний сонголт тэгэл ингээл зөндөө олон юм хэрэгтэй шүү дээ те уушлаарай чи гэж бичиж болохгүй бах те Уучлаарай. те өршөөгөөрэй уушлаарай би харин ингэсэн байлээ би бодоод байсан чинь миний бас юу нэлээд байсан байна гэд тэгээд тэр нэг манай хөөрхөн худалдагч ингээд хичээлээ сургуулаа төгсгөж байгаа боловч бас гоё ажил хийгээд явж байгаа те өөрийнхөө ирээдүйн төлөө ингээд гоё мэрийгээд хичээгээд явж байгаа дүүнэрээ гоё дэмжээрээ 30 тангуудаа. Тэгээд тэдэнд маань гоё урам зориг өгөөрэй. Хэрвээ нэг хүүхдийн маань гомдоосон бол тэр дэлгүүртээ буцаж очиод байх юм бол нэг гоё чихэр ч юм уу ундаа худалдаж авчаад буцаагаад энийг чамд өгье гэдэг өгөөрэй. Уучлаарай гэдэг.